Манай улсад өвчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ 600 гаруй хууль тогтоомжинд дотор бол энэ бас нэг хэм хэмжээний зөрчилтөө нэг зохицуулт нөгөөгөө үүсгэсэн олон одоо зохицуултууд байгаа. Үүнийг нь бол бас нэг мөр болгох гэж энэ одоо хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих гэж энэ одоо бас хэм хэмжээний зөрчлүүдийг арилгах гэж бас энэ парламентын танхимд сууж байгаа гэж би ойлгож байгаа. Тийм учраас яг ийм зөрчилтөө хууль бол хэлийн тухай хууль юм байна гэж харсан. Өнөөдөр энэ хэлийн тухай хууль дээр бол нэг хэд хэдэн асуулт саналуд байна. За энэ хуулийн төслийн 8 дугаар зүйлийн 8.2 дээр энэ хуулийн 8.1 зааснаас өөр зарчмаар улсын хил тогтоох асуудлыг улсын хурал шийдвэрлэж болно гэж зааж байгаа. Гэвтэл 8 дугаар зүйлдээ хил тогтохдоо дараах зарчмыг баримтлана гэж заачиж байгаа. Дараах зарчмыг баримтлана гэж тодорхой зарчмуудыг заасан мөртлөө 8.1 дээр өөр зарчмаар гэж байгаа. Өөр зарчим гэж юу хэлээд байгаа. Бид нар бас одоо улсын хилийн дархан байдлын тухай ярьж байгаа болохоос биш нэг айлын хашааны газар сунгах нэг тогтоох юм яриаг байгаа шүү дээ. Тэр ийм юм бол ямар асуудал вэ? Энэ ямар ойлголт вэ гэдгийг асуумаар байна. Дараагийн нэг асуулт бол 26-гийн 1-р хэсэгт 26-гийн 1 биш 26-гийн 3-ын 3 дээр энэ хууль зөвшөөрснөөс бусад үндслээр газар хагалах, хэлийн усны гоёлдрол төвшөө өөрчлөлт, урсгалыг боох зэргийг хориглоно гэж заасан. Энэ хуульд гэж заасан тэр зөвшөөрсөн хэлбэр нь уг хуульд тусгагдаагүй. Зөвшөөрсөн хэлбэр нь байхгүй байхад энэ хууль зөвшөөрснөөс бусад үндслээр гэж ийм зохицуултыг оруулж ирсэн ямар учиртай юм бэ? Тэгээд ер нь одоо хэлийн тухай хуулиа улс их орныхоо энэ батлан хамгаалах гол бодлогыг бид нэр төсөөдөө хэрэглээд яваад байгаа юм уу гэдэг нэг асуулт. За дараагийн нэг асуулт 32 дээр хил орчмын нутаг дэвсгэрт байгаа оршин суугч нь улсын хилийн зурус хүртэл чөлөөтөө зорчих, суурших, ажил үйлдвэрлэл эрхэлж болно гэж энийг одоо чөлөөтөө байдлаар хуульчилж өгсөн мөртлөө 26-гийн 2-2 дахь хэсэгтээ үйл ажиллагаа явуулах асуудлыг нь засгийн газар шийдвэрлэнэ гэж заасан байна. Нэгсэндээ хил орчмын нутагт нөө хэлийн залгаа сумын төвүүдээр байгаа баттор цэцгээ бол нэг түүц ажиллуулахдаа засгийн газар зөвшөөрөл авах юм шиг. Тэгээд засгийн газар одоо тэр баттор цэцгээ гэдэг хүний хилтэй ойрхон байгаа сумын төвийн нэг иргэний одоо түүцний зөвшөөрлийг засгийн газар олгоод суух юм уу? Нэг ийм ойлголт. Ерөөсөө бас нэг тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна. Дараа нь энэ 32-ийн 1-2 дээр хил дээрх аливаа маргааныг энхийн журмаар шийдвэрлэнэ гэж. Тэгсэн мөртлөө энэ хуулинд чинь 5 дугаар бүлэгт нь биеийн хүч тусгай хэрэгсэл галт зэвсэг хэрэглэх талаар зохицуулаад өгсөн. Энд чинь бас онцгой бүсээ хамгаалж байгаа учраас шаардлагатай тохиолдолд хил зөрчиж байгаа ноцтой одоо энэ үйлдэл дээр бол энэ зөрчлийг нь тасан зогсоохын тулд хүч хэрэглэн шүү дээ. Тэгэхээр хүч хэрэглэхдээ яаж энхийн журмыг хэрэглэдэг юм бэ гэдгийг юу ч ойлгохгүй. Хүч хэрэглэн тэгсэн мөртлөө үүнийг энхийн журмаар шийдвэрлэнэ гэдэг ийм заалт оруулаад өгсөн. Нэгсэндээ энэ хууль дээр бол би яг хуульч хүнийхээ хувьд хэлж байгаа. Ийм нэг хэм хэмжээний зөрчилтөө заалтуудыг нэг эргэж хараач. Дээрээс нь улсын үндэсний аюулгүй байдал батлан хамгаалах хүчин чадалд ийм сөрөг нөлөөлөл үүсгэж болцсохгүй ийм одоо хууль дээр бас нэг парламентын гишүүд маань бас анхааралтай хандъя гэдэг зүйлийг хэлэх гээд байна. Өнөөдөр энэ хуулинд хилчний алба гэж нэр томьёо орсон. Монгол улсын хууль тогтоомжинд огт байдгүй нэр томьёог энд оруулж ирж хилчний алба гэж. Цэргийн албаны хууль тогтоомжид хилчний алба гэдэг нэр томьёо хаана байгаа вэ? Тэр бүгдээрээ энэ хуулийн дээр бас нэг эргэж хараад нэг анхааралтай ажиглаад бас одоо энэ зохицуултуудыг нэг илүү ойлгомжтой болгоод энэ зөрчлүүдийг нь арилгаад явахгүй бол бас болохгүй байгаа гэдэг нэг ийм л нэг имзэглэл байна. За 81-р микрофон ажлын хэсэг хариулъя. За учирлагчийн асуултанд хариулъя. Зүгээр яг зарим таны хэлээд байгаа зөрчилтөөтэй гэж хэлж байгаа зүйлүүдийн хувьд бол бид нарт бас тодорхой тайлбар байгаа л да. Жишээл 31-ийн 1-2 гээд маргааныг энхийн журмаар энхийн дараагаар шийднэ гэж байгаа бол үндсэндээ энэ бол хоёр улсын хилийн маргаан зөрчилдөөнийг гээд үндсэндээ улс хоорондын асуудал. Яг тусгай хэрэгсэл хэрэглэх гэдэг бол тодорхой иргэн хил зөрчих тохиолдолд түүнийг таслан зогсоох, хилийн зөрчил гарах тохиолдол таслан зогсох гэх мэтэр ингээд бид бол тодорхой таны яг нэрлж хэлсэн тодорхой зүйлүүдээр бол тайлбар байгаа. Гэхдээ бас магадгүй томьёолын хувьд бол бас тодорхой хэмжээнд эргэлзээтэй бас илүү тодорхой наривчлалт тусах хэрэгтэй ийм санал байвал бид бас хэлцүүлгээ явцд бол энэ саналыг бол бас бид нар судлая. За нэмэх юм уу? 82 дугаар. 82 дугаар микрофон.
За сэргэлэн генерал хариулъя. За учрал гишүүний асуултанд Хошууш генерал сэргэлэн хариулж байна. За улсын хэлийг тогтоох энэ зарчим бол ерөөсөө улсын хэлийн хэл судлалын шинжилгээ ухаанд заасан энэ зарчмууд байгаа. Гэхдээ амьдрал дээр улсын хэлийн шугам өөрчлөгддөг ийм асуудлууд байдаг. Байгалийн эмчигтэй холбоотой ихэвчлэн газар хөдлөлт, үер, ус гэх мэтлэн маш олон хүчин зүйлүүдийн бидний тааж урьдчилан харж чадахгүй ийм олон хүчин зүйлийн нөлөөллөөс болоод улсын хэлийн тэмдэгтүүд өөрчлөгдөх ийм байдал үүсч болдог. Тэгэхээр хөрш орнууд энийг хуучин байсан байдлаар нь эргэж тогтоохын тулд яаж энэ зарчмаа тогтоох вэ гэдгээ харилцан ярилцдаг ийм практик олон улсад байдаг. Ялангуяа энэ хэлийн маргаантай улс орнууд дээр бол маш өргөн байдаг юм байна лээ. Тийм учраас энэ бол хэрвээ энэ зарчмаас өөрөөр тогтоох зайлшгүй шаардлага гарвал энийг улсын их хурлаар шийдье. Өөр хүн шийдэхгүй, өөр ямар нэгэн субъект шийдэхгүй л гэсэн агуулга хэлэхэд дуслаа. За учрал гишүүн тодруулаа 1 минут. За энэ хуулийг хэл зэс асуудлыг шийдэж байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа яг энэ хэм хэмжээний ийм зөрчилдөө, редакцийн бас өөр утга агуулгыг агуулсан зохицуултуудыг бол нэг мөр ойлгохын тулд бид бол бас үгээ хэлж тусалцаа үзүүлж ажиллая гэж бодож байгаа. Тэрнээс биш энэ ер нь бол бас нэг улсын хурлын гишүүн болвол мэдээж бас та бүхнийхээ ажил тусалцаа үзүүлэх гэж энэ асуудлуудыг бол бас хэлж байгаа. Тийм учраас бас зарчмын асуудлуудыг тавьж байгаа учраас цаашдынхаа бас хилцүүлгүүдээр энэ зарчмын асуудлуудаа бас хэлцээд бас шаардлагатай зүйлүүдийг нь зохицуултуудыг нь бас өөрчлөхөд хамтарч ажиллая л гэж хэлмээр байна. Баярлалаа. За гишүүд